Өнөөдрийн салбар хуралдаанд хүрэлцэн ирсэн зочин төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Баттулгын санаачлагаар агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж, шийдвэрлэх зорилготой агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг 10 дугаар сарын 23-ны өдөр төрийн ордны их танхим зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг ерөнхийлөгчийн тамгын газар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, байгаль орчин, аялал жуулчлалын яам, эрчим хүчний яам, эрүүл мэндийн яам, барилга хот байгуулалтын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагууд олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулна. Чуулганы хүрээнд гэр хороолт үүсч буй агаарын бохирдол түүнийг шийдвэрлэх арга зам, тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол түүнийг шийдвэрлэх арга зам, төвлөрлийг сааруулах түүнийг шийдвэрлэх арга зам сэдвт салбар хуралдаан зохион байгуулагдана. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин суурьших иргэдийн тоо жил дунджаар 4.9% өсч 2004 онд хамгийн өндөр үзүүлэлт нь 68808 иргэн 2015 оны хүртэл жилд дунджаар 31000 орчим иргэн өнгөрсөн 2016 онд 29326 иргэн шилжин ирсэн статистик мэдээ байна. Эдгээр том мэдээлэлээс үзвэл агаарын бохирдлыг бууруулахад төвлөрлийг сааруулах нь чухал ач холбогдолтой юм а. Агаар орчны бохирдолд санаа зовндог, бууруулах чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд салбарт тулгамдж буй асуудал, бэрхшээл, өнөөдрийн нөхцөл байдлыг бодиттой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн салбар хуралдааныг хамтран зохион байгуулж байгаа барилга хот байгуулалтын яам, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, нийслэлийн хот төлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье. Салбар хуралдаанд амжилт хүсье. Барилга хот байгуулалтын яамны зүгээс энэ яг ямар бодлого ер нь тавьж байгаа юм бэ гэх тал дээр бол нэг товчхон зүйл хэлье гэж бодож байна. Тэгээ ер нь бас гол нь энэ дээр яг энэ хот байгуулалт гэдэг асуудал маань өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Энд яг төлөвлөж байгаа энэ улсуудын чиг үүрэг, хуулийн хувьд энэ тал нь ямар уялдаа холбоотой гэдгийг бас товчхон дурдъя гэж бодож байна. За юуны төрөнд бол одоо та бүхэн бол харж байгаа энэ төрөөс хот байгуулалтын талаар баримтлах бодлогын эрхэм зорилгот бол хот хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшлийн харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрт тэнцвэртэй хөгжлийг бий болгох, улс орны тогтвортой хөгжлийг үл хангах бол ёстой. За мөн барилга хот байгуулалтын яамны эрхэм зорилго бол бага. Тэгэхээр эдгээрийг дэлхийн чиг хандлага, бүс нутгийн хөгжлийн санаачлага болон Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал гэсэн 3 хэлбэрт нэг та бүхэнд хүргэе гэж байна. Хөгжлийн төлөвлөлт гэж үл заасан байдаг. Өөрөөр хэлбэл 2000 жилийн туршид одоо хөгжсөн одоо энэ улс орнуудыг бол харахад бол маш сайн төлөвлөдөг улсууд бол байсан. Тэгэхээр та хөгжиж гэж бодож байгаа бол төлөвлөх ёстой. Тэгэхээр энэ маш сайн төлөвлөсөн улсууд бол одоо классик онолыг гаргасан Америк нэгдсэн улс, сүүлийн үед маш хурцтай хөгжиж байгаа бүгд найрамд хятад ард улс хоёр бол дэлхийн эдийн засгийн 3/1-ийг нь эзэлж байна. За нөгөөгөр бас дэлхийн дахинд бол бас нэг тулгамдсан байгаа асуудал бол хотчлтын асуудал. Та бүхэн бол мэдж байгаа. Энэ хот байгуулалтын форум бол 20 жилд нэг удаа болдог форум бол өнгөрсөн 2016 онд бол болсон. Тэгээд бол энэ дээр бол гол хилцэгцэн асуудал бол одоо бид бүгдээрээ нийт газар нутгийнхаа 2% дээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 70%-ийг үйлдвэрлэж, эрчим хүчнийхээ 60%-ийг хэрэглэж, мөн хог хаягдлынхаа 70% болон хүлэмжийн 70%-ийг бас ялруулдаг юм байна. За тэгэхээр энэ асуудал бас яг Монгол улсын хувьд бол бас маш одоо яаж тавигдсан байгаа одоо зураглалыг бол одоо манай Азийн хөгжлийн банкнаас игдсэн одоо судалгааны бичиг баримтаас харахад бол одоо хот
төв хэсэгтээ Улаанбаатар хоттой бол маш тийм төвлөрөлттэй байгааг одоо та бүхэн бол харж байгаа. Энэ дээр үл яг үндсэндээ хүн амын өөрчлөлт хэрхэн явагдсан бэ гэдэг бол гол зургал бол байгаа. За нөгөөгээр бас яг энэ Монгол улсын энэ хот байгуулалтын энэ төвлөрлийн асуудал бас дэлхийн нийтийн чиг хандлагад бол бас орсон олон улсын судалгааны байгууллагууд бол маш хэмжээний дүгнэлтүүд хийгдсэн. Энэ бол яг энэ хотуудын тэлтийн атлас 2016-д бол энэ мэдээллүүд бол орцсон бол байгаа. Та эндээс үндсэндээ яг энэ Улаанбаатар хотын яг тэлтийг үл яг онуудаар нь бол харж болж байгаа. За нөгөөгээр бас яг энэ хүн ам энэ чигээрээ цаашаа яваад байвал яах юм бэ гэдэг асуудал бол тавигдж байгаа. Тэгэхээр 2050 он гэхэд бол одоо 2040 он гэхэд одоо нийслэлийн хүн ам бол 2.4 саяд одоо хүрэх боломжтой болов. Тийм таамаг бол байна. Энэ нь бол одоо нийслэл энийг одоо шийдвэрлэхийн хүрээнд бол одоо нийслэлийн дагуул хотуудыг хөгжүүлж хотоос хөдөө орон нутагт бизнес эрхлэлийг дэмжих замаар Улаанбаатар хотын хүн амын хэд төсөлтийг сааруулах одоо шаардлага бол байна гэдэг энэ дүгнэлтийг бол одоо манай судлаачид Нүүбийн хабитат төрүүлсэн Монгол улсын хот байгуулалтын тайландаа бол дурдсан бол байгаа.